галзуу series сувгтан тавтай морил. За хэдэн бороонд нь амлснараа дараагийн барта ингээд хамгийн хурднаараа хийгээд оруулж байна гэж. За Teach you a lesson гэх энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээ тэгээд олон юм яриад яах вэ? Моброны энэ галзуу цувралын энэ удаагийн дугаарыг Хунжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэж байна. За үнэн галзуу амттай махтай жигнэмэгийг гэдгээ блогийнхын тайлбарыг үзээрэй гэж. За тэгээд та нар маань сабадрагуу саба адарсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм а. Бас галзуу series сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм а гэж. Нэрээ бас та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За ингээд галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За нөгөө G1-ийг алхаар дайрсан нөхөр тэрнийг хутгалж амжихаас өмнө өөр нэг хоригдол урдуур нь ороод хутгийг нь барьж авсан нь Хуажины эхнэрийг халаад шоронд хоригдсон гүүчил болохыг мань хүн танаад шок. Дараа нь хинэгч гүүчилийн гарыг богоод аваад явж итэл нөхөр Хуажиныг таньж ирээд тэрнээс уучлалгүйж өвдөг сөгдлөө. Намайг үнэхээр уучлаарай. Чойгаян багш бол надад сайнаар хандж байсан цорын ганц том хүн байсан. Би насан туршдаа харамсаж амьдрнаа. Хийсэн зүйлээсээ болоод би өдөр бүр шаналж байгаа. Намайг үнэхээр өршөөгөөрэй. Тэгсэн Хуажин нэг ч үг хэлэлгүй гараад явлаа. Тэндээс буцах замд Чой сайд уур хилэндээ автахгүй байхыг дахиад сануулна. Тэнд гүүчил байгаа. Тэрнтэй таарч магадгүй гэдгийг анхнаасаа би сануулсан байхаа. Би чамайг анхын товчооны мөрдөгч болоход чинь нэг бол гаюуны нөхөр байх. Нэг бол товчооны мөрдөгч болох сонголтыг хий гэж хэлж байсныг санаж байна уу? Тийм учраас сэтгэл хөдлөлөө барих чинь чухал байна. Гэхдээ ямар ч тач чи сайн ажиллаж чадлаа. Орой ажил тараад ганц нэг шар ариг ууцсуух уу? Чи яагаад хариулахгүй байна? Зүгээр л чөлөөт цагаа хадам автагаа өнгөрүүлэх тийм ч дуртай биш л дээ. Мөзөлөгч нь тэгвэл буугаад алахгүй юу? Боловсролын эрхийг хамгаалах товчооныхан өмнөх хэргийн хүрээнд хүүхдүүдэд хар тамхи нийлүүлж үлсэн этгээдүүдийг хайж олох чиглэлд цагдаагийн газартай хамтарч ажиллаад эхэлсэн байлаа. Бас хүүхдүүдийг онлайн мөрөйтэй тоглоом тоглуулах, мөнгө хүлэх зэрэг ажил хийдэг нөхдүүдийг мөрдөж олох ажлууд эхэлж. Тэгсэн тэднийг хуралдж итэл нэг хүн орж ирээд Чой сайдтай уулзахыг гуйгаад хашгирсанд сайдч гараад уулзна. Уучлаарай сайдаа. Төвг утсанд уучлаарай. Энэ миний өөрийн хийсэн судалгаа байгаа юм. Мөрөйтэй тоглоомын газрын талаарх мэдээлэл. Энэ харин миний албан ёсны гомдол. Харин энэ хүүхдийн эрүүл мэндийн дүгнэлт. Мань хэдэж хөрхийн ирийг өрөвдөж өрөөндөө оруулсанд цаадах нь баг зэрэг тайвширлаа. Тэгэд нөхөр хүүдээ тохиолдсон явдлыг ярьж өгнө. Учир нь өөр ямар ч байгууллагад хандаад нэмэр болоогүй юм байна. Хүү тэнийг зүйлхийг ч гисэн байна лээ. За тэгэд болсон явдлыг ярина. Тэрнийг ажил дээрээ байж итэл утсан дугарч Жиюны аав гэж асуусан байна. Хэн бэ? Миний хэн байх ч юм тамаагүй. Асуултанд хариулах новш минь. Хэрвээ аав нь муу юм бол олон юм ярилгүй хүүгийнхээ өрийг төлөөдөх. Орой ирээд хүүтэйгээ уулзтал хүүн онлайнаар тоглоом тоглодог гэдгийг хэлж. Тэгэд хүн 85 сая воны өрөнд орсныг сонсоод аав ээж хоёр нь цус харвах шахлаа. Тэгэд ямар тоглоом тоглодгоо харуулсанд тэр нь онлайн казино. Жиюна аав ээж хоёр нь хуруу хумсаа хуглан байж өрийг чинь дарсан. Хүн амьдралдаа алдаа гаргаж болно. Гол нь нэг алдаагаа хоёр давтаж болохгүй шүү. Миний хүч нь ухаантай ч тий. Алдаагаа давтахгүй байж чадна. Гол нь алдаанаасаа суралцж алдаагаа давтахгүй байх нь л чухал шүү. Тэгсэн хүүн баярлсандаа уйлнаа. За тэгээд нөхөр хичээлдээ шамдах болж гэвч утсанд нь бэтний сайтаас мессеж ирж урамшуулал үнэгүй 50k won зэргийг санал болгосонд хүү өөрийн ирэхгүй алдаагаа дахиад давтаж эхэлнэ. Энийг нь мэдсэн аав ээж нь хууруулж тавьсан өрийг нь төлөөд ухаалаг утсыг нь эвдэж энгийн утас бариулах болж. Гэвч сургууль дээр нь хэн нэгэн өөр утас өгсөн учраас тэр аав ээжээсээ нууцаар дахиад л бэт тавьж мөрөөдөө тоглож эхэлнэ. Удалгүй өр барагдуулагчид аавынх нь ажил дээр ирж тэрнийг олны нүдэн дээр зодож мөнгөө нэхэж эхэлжээ. Ахгүй. Хүү чинь өр тавиа төлж чадахгүй бол чи төлөх ёстой зү. Хэрвээ өрөө төлж чадахгүй бол ганц нэг шанаа авах нь зөв ёсны хэрэг үстэй. Ингээд аргагүй байдалд орсон аав нь халагдах өргөдлөө өгч тэтгэврийн нэрийн сандаа цугласан мөнгөөр хүүгийнхээ өрийг төлсөн байна. Тэгээд хөөрхий аав хүүгээ энэ донтолтоос нь салгахын тулд сэтгэл судлаачид хандаж эм уулгаж тэр бүхэл лам бөөгөр явсан ч нэмэр болоогүй байна.
IP-гаар нь бандсан ч мөрийтэй тоглоом бетний сайт яаж ийж угаад л хүүтэй нь холбогдчод байдаг аж. Ядж хахад хууль хүчний байгууллагын энэ хүнд суртал дүрм журм үнэхээр зүр хүүхүүлж байна. Манай аав тэр бүх баримтуудыг чадлаараа цуглуулах гэж хагасчил болж. Гэтэл энэ хугацаанд хүү гэрээсээ зүгтагаад алга болсон учраас одоо хүүгээ хаана байгааг ер нь амьд байгаа эсхийг нь ч мэдэхгүй болж. Та юу гэж нэмж тайлбарлах хэрэггүй. Би бүгдийг нь ойлголоо. Зангид дүр солигдоход мань гүндээ ахлах сургуулийн сурагчийн дүр тувирчихсан. Нэг ахлах ангид орж ирж байна. Багш нь шилжиж ирж байгаа сурагч гэж танилцууллаа. Тэгээд тэрнийг Сомбин гэх хүүгийн урд суулгана. Сомбина, чи юунаас сурагтай юу? Мэдгүй сураггүй л байна. За энэ анги алга болсон жиюуны анги юм байна. За тэгээд хичээл завсралмагц ангийн зарим банд нар би джекпот хоччлоо гэж шуугилдцгаана. Энэ анги цахим мөрөдөд тоглоом нэлээд газар авсан болох нь тодорхой байна. За эндээс эхлээд гүндээ сургууль дотор нааш цааш холхиж цахим мөрөдөд тоглож ялж ялагдаж байгаа хүүхдүүдийг нүдний шилэн дэх камераараа бичнэ. Тэгээд товчоон дээрх хурлаараа гүндээ ийм мөрдөгч хоёр олж авсан мэдээлэлээ элтэгцгэнэ. Цахим мөрөдөд тоглоом ажилуулдаг төвүүдийн 50% нь насанд хүрээгүй хүүхдүүдийг нэлээд бага цалинтайгаар ажилуулдаг болохыг судалгаагаар тогтоосон байлаа. Хүүхэд залуус цахим мөрөдөд тоглоомонд донтоод зогсохгүй. Мөнгө хүлэгчдэд их хэмжээний өрөнд орж иннээсээ болоод гэрээсээ зүгтаах, бусад гэмт хэрэгт холбогдох үзэгдэл газар авсан байна. Чой сайд цахим мөрөдөд тоглоомын хууль бус ажиллагааг таслан зогсоохын тулд бодиттой алхам хийх үүрэг өглөө. Зөвхөн цагдаа гэлтгүй бүх яам тамгын газрууд энэ тал дээр хамтран ажиллах хэрэгтэй. Ганц хүүхдийг өсгөхийн тулд тосгоноороо хөдөлмөрлөдөг гэдэг байхаа. Хэрвээ тэд нар хамтарч ажиллахгүй бол тэднийг шилэн хүзүүн дээрээс нь чирээд ажилуулах хэрэгтэй. Тэр өдөр Сомбин болон тэрний найзууд бас л сурсан зангаараа цахим мөрөдөд тоглоом тоглож байна. Ягд ч ихэнх хүүхдүүд алдаж байхад Сомбин л үе үе өндөр дүнтэй мөнгө хожоод байгааг гүндээ анзаарна. Сомбин тэр өдөр их хэмжээний мөнгө хожсон учраас оройн найзуудаа хоолнд даахаар болдог. Тэгээд Сомбин найзуудтайгаа покерын нэг өрөөнд ороод бие биедээ хүзэр харуулж байгаад мөрөдөд тоглодог болохыг гүндээ бас анзаарлаа. Та нар юу хийгээд байгаа юм бэ? Мөрөдөд тоглоом юм уу? Юу амар юм ярьд юм бэ? Энд чи зүгээр л тоглоом шүү дээ. Тоглоом тоглоод мөнгө хожноо л гэсэн үг. Тэгэд өөрийнхөө мөнгөөр тоглоно үсттэй. Юу гэж өөрийнхөө мөнгөөр тоглох юм бэ? Анх бүртгүүлэхэд чинь бонус өгдөг байхгүй юу? Тэрүүгээр л тоглоно шүү дээ. Сомбин тэр бонусаар хоцсон мөнгөөр бүр график карт авсан гээл утчих. Чи тоглож үзмээр байна уу? Тэгээд Сомбин өөрийнх нь өгсөн холбоосоор нэвтрүүл 50k вон-ы бонус өгнө гэдгийг хэллээ. Сомбин шудлаг гүндээд шинэ аккаунт нэгээр өгсөнд тэрний дансанд 50k вон-ы бонус ороодгоно. Чи туршлагагүй юм чин тех сондгоо тоглоход л болно. Алийг нь сонгох юм. Сондгоо. Сомбин сондгоог дарсанд програм шок хайж сондгоо буухад гүндээ мөнгө хожлоо. Тэгсэн тэд баяр хүргэж гүндээг хөөргөцгөнө. Гүндээч энэ бүхнийг нүдний шилээрээ бичнэ. Хүмүүсийг ингэж тоглоомонд оруулж элсүүлдэг нөхдүүдийг элсүүлэгч гэдэг байх нь. Сомбин бол шинэ хүн олох үүрэгтэй элсүүлэгч. Тэр элсүүлэхийг хүссэн хүнийхээ хажууд зариуд чанга ярьж их мөнгө хожиж анхаарлыг нь татдаг юм байна. Хэрвээ тэрнтэй нэгдэхгүй бол хүрээллээсээ гаргаж гадуурхна. Тэд нар мөрөдөд тоглоом биш зүгээр л тоглоом гэж яриад хүмүүсийг тайвшруулдаг. Гэхдээ надад нэг бодол байна. Хэрвээ математик тооцоолол дээр нэмэх нь багсаг статистик тооцоолол хийвэл тэндээс үнэхээр мөнгө хожиж болмоор санагдаад байгаа юм да. Чи туршаад үзэлтэй. Чадчихвэл хожихгүй юу? Хожсон мөнгөө явах лээ. Бонус гэж бодоод авчихгүй юу? Тэгсэн гүндэд нэг санаа төрж утсан дээрээ тоглож эхэлд юм байна. Та итгэлтэй байна уу? Зүгээрээ би итгэж байна. Оройн гүндээ унтах гэсэн ч цахим мөрөдөд тоглоомоор их мөнгөтэй болох бодолд автаад унтаж чадсангүй. Тэгээд оройч нь тоглосонд эхэндээ араараасаа мөнгө хожиж байна. За тэгээд үүр цайхаа алдаад тэр бүх мөнгөө алдлаа. Ямар ч мөнгөгүй болсон мань хүн уран муудахан сургуульдаа ярина. Яасан? Унтаагүй мүү? Тоглолцсон юм уу? Хэдийг хоцсон? Алдчихлоо. Хэдийг? Саяыг. Би чамайг өөрийнхөө мөнгөөр тоглож болохгүй гэж хэлээ үсттэй. Одоо яах гэж байна? Шархаа нөхөх юм уу? Чи Мартин Гейлийн стратеги гэж сонссон уу? Тэрийг ашиглуулна шүү дээ. Хизээч мөнгө алддаггүй шүү дээ. 100 алдвал 250. 200 алдвал 400. 400 алдвал 800. Тэгээд чи аль нэг дээр нь хожигдол алдсан мөнгөө бүгдийг нь эргүүлээд аавна л гэсэн үг. Их мөнгөтэй хүн бол хизээч алдахгүй л гэсэн үг л дээ. Би чамд нэг мөнгөтэй хүн зааж өгье. Тэгээд тэр нэг хүнтэй яриад гүндээг холбож өгнө. Болчлоо. Даатгалаа гэж байна. Даатгал гэж үгүй. Сүртэй юм биш ээ. Аав ээжийнхээ утасны дугаарыг л өгч. Айхан байхгүй.
Мартингейлийн стратеги байхад хожих нь бат. За ингээд гүндээ сая вон зээлтэл 20% суудгаад 800к орж ирлээ. Гэтэл зээлийн хүн өдрийн 3% байж таарна. Гол нь зээлийн хүн хүүгээс хүү боддог тогтолцоотой учраас өрөнд орсон хүн тэр дороо зээлдүүлэгчийнхээ гарт ордог болохыг гүндээ олж мэдсэн байлаа. Ингээд сарын дараа гэхэд миний зээлс 800к өсөөд 2,427,243 вон болно гэсэн үг. Энэ ирчээрээ 100 хоног өнгөрөхөд 19 сая. Тэгээд жилийн дотор 48 сая болно шүү дээ. За тайвшир. Чи яг л бидний хийгээсэ гэж хүссэн зүйлийг хийлээ. Чи өөрийгөө өөрийн хавханд оруулсан учраас одоо нөхдүүд чиний хойноос ирэх нь гарцаагүй. Тэгсэн ийм мөрдөгчийн утас дугарлаа. Байна уу? Гүндэгийн ээж үү? Би яхаараа гүндэгийн ээж үдий. Бити солиороо дээ. Би ээж нь байна уу? Али над утсаа өгөөдөх. Тэгэд тэд спикер дээрээ тавиад яртал цаадуулан шууд л 20 сая вон ихч байна. Тэгсэн гүндэ ойлох шахана. Маргааш гэхэд зөвхөн хүн 600к болох нь шүү. Бид нэр гүндэг яхаа мэдхэ болсон учраас та нар юу дуртайгаа хий. Алмаар байвал алцгаа. Одоо бидэнд хамаагүй. Одоо тэд нар гүндэг байрахаар ирцгэнэ. Тэгэхээр тэрнийг барьж өгөөд дагаж яваад цаад төвийг нь олохтол болно. Мэдхээ уйл да гүндэ минь. За тэгээ маргаашнаас нь гүндэг хичээлээ тараад явхад мөрдөгч тэрнийг анхааралтай ажиглана. Тэгсэн гидсэн улсууд хажуудуугаа төргөн хоолны газраас догбуг яваад ирэхтэл гүндэ алга болчихч. Тэгсэн хар машинтай хүмүүс аваад явчихжээ. Машин дотор гүндэгээс гадна хэдэн ахлах ангийн сурагчид суусан байгаа харагдана. За зүрий бажгараа борон танартай гэлс галзуу амттай реклам алгадаадхи. Тэгэхээр борон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай жимстэй шоколадтай сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлээ заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд идэхээгүй л дээ. Тэгээ яг идэд үтсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбагийн юмны одоо даруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Punji брендинг энэ махтай жигнэмэг. Тэгэл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Утаснуудаа хураалга. Альвэ хурдл. Тэгсэн гүндэ яраад утсаа нээж мөрдөгч хуучин хоёртой бижилдсэн чатнуудаа устгана. Цаадуул нь утсыг нь булаах гэтэл гүндэ чанга гэгч нь унглаа. Тэгээд сандарч цонхоо онгойлгохдоо цонхоороо утсаа унгаачихна. Яана утсаа унгаачлаа. Энэ үеэр мань хоёр гүндэг авч явсан машиныг олохоор хяналтын камер шалгацгаана. Харин нөгөө талд машинтай нөхдүүд очиод хоёр охинд төмөр бариулж худалдагчгүй дэлгүүрийн кассыг ухаад ир гээд явууллаа. Аав ээж чинь өрий чинь төлөхгүй гэсэн учраас одоо өөрсдөө яваад төлөх мөнгө олж ирцгээ. Альвэ зайлцгаа. Охтууд арай хийж зориг гаргаж кассыг ухаад ирсэнд тэдэж машиндаа суулгалаа. За тэгээ цааш яваад нэг харанхуй гудамжинд очиж тэнд явж байсан нэг согтуу нөхрийг дээрэмдээд ирэх даалгаврыг гүндээд өгдөг. Гүндээ айгаад гараагүй учраас нөгөө нөхөр уурлаад өөрөө тэрнийг дээрэмдэх гэсэн ч гүндээ явж очиод саад болсонд урандаа мань гүндээг аваад яваад өгнө. Мань хүнийг машинтай хүмүүс аваад явсныг харсан мөрдөгч харамссандаа уйлнаа. Би нэг мөн новшийн догбугийгэр гүндээг сольчлоо. Тэрэнд ямар нэг муу юм бол би яах болж байна? Хөөе чи зэрэг хүн. Алдаа гаргасан бол алдаага зас. Алдаанаасаа болоод бууж өгвөл чи жинхнээсээ фейлтлээ гэсэн үг. Ойлгов? Ойлголоо. Оройн нөгөө нөхдүүд босод хүүхдүүдийг явуулаад хэлснийг нь хийгээгүй учраас гүндэгийн толгойд төгөлж нэг нууц газарт авчирсан нь тэдний төв байр болж таарлаа. Тэгээд гүндэг тэнд байсан залууст үлдээчээд цаашаа орчихно. Нөгөө залуусч гүндэг дагуулад өөрөнд ортол тэр нь цахим мөрийтэй тоглоомын колл центр маягийн газар байлаа. Тэгээд тэрэнд утасны жигсаалт өгөөд шөнийн турш ажиллаж тэнд дугаа дугаарууд руу 50к воны бонус санал болгосон мессеж бичгийг туушаана. Тэгэд гарахаар нь гүндээ тусламж хүсээд мессеж бичсэн ч нэг хүү тэрнийг балиулсан нь түрүүн тайлбарын ихэнд гарсан ах хүүгийн хүү Жэйүн байж таарна. Өрөөг бүхэлд нь камержуулсан учраас ингүүл бүр хүнд байдалд орно гэдгийг тэр хэлнэ. Тэгсэн нэг залуу орж ирээд тэднийг хоорондоо ярьлаа гэд Жэйүнийг хайр найргүй зодлоо.
Ингээд аргагүй байдалд орсон гүндээ шүнжин мессеж бичиж хонноо. Өөр цайхад тэнд байсан нөхдүүд Камбож дахь серверт нь асуудал гарч тоглоом удааширсан учраас гомдол ихэрж угадлаар ярилцаж эхлэхийг гүндээ сонсно. Гэтэл тэд ядарсандаа унтж байгаа живүнийг зодохоор орж ирсэнд гүндээ ч урдуур нь ороод Камбож дахь серверээ засахад нь тусалж чадна гэдгээ хэллээ. Тэгсэн цаадуул нь олзуурхаад мань хүнийг чирээд дээшээ гарсанд тэнд нь тансаг сэргэллийн офис байсанд гүндээ гайхлаа. Тэгэд нөхөр боссынх нь ком дээр суугаад серверийнх нь ачааллыг бууруулах арга хэмжээ авч эхэлдэг. Болж чинь наад яриад байгаа зүйлээ хий. Гэхдээ хэрвээ бүтэхгүй болно штэ. Би наад нүдий чинь ухаад авчих шүү. Ойлгоо. За тэгэд мань хүн хэсэг ухсны эцэст асуудлыг нь шийдэж чадсанд цаадуул нь цайны цагаар гүндэг боломжийн хоолоор дайллаа. Харин нөгөө өрөөнд байсан хүүхдүүдэд уудтай бүүргэр шидэж өгчөөд өрөөг нь түгжинэ. Тэгсэн Жиюны биеийг муудаж ухаан алдсанд цаадуул нь тэрнийг чирээд аваад явлаа. Нөгөө тал товчооных нь гүндэг олох арга нь мухардж байна. Тэгсэн ийм мөрдөгч сомбиныг чирээд аваад ирдэг. Тэгэд нөхрийн хүүхдүүдийг элсүүлдэг сайтыг заалгаж авснаа тэрний анивчж байгаа гэрлийг хараад гацаж орхино. Тэгэд бал цаас аваад анивчж байгаа гэрлээр дамжуулж хэлж байгаа Морз дохиог уншиж тэдний байгаа хаягийг нь тэмдэглэнэ. Ингээд тэд Морзоор хэлсэн хаяг руу яваад очисон ч тэр байшин нь хоосон байсанд гайхацгаана. Хэрв тэр энэ хаягийг эсрэг талын байшингаас харсан бол яах вэ? Тэгээд цонх нэгэд хартал эсрэг талд нь өөр нэг байшин байлаа. За тэгээд шууд гүндэгийн байгаа байр руу ирцгэн. Мань ийм өрдөгч шуурандаа дэлбэрэх шахаж байлаа. Та нар бон гүндэг харсан уу? Гялалтсан онигор бор нүдтэй, компьютерийн гоц ухаантын шиг царайтай. Ойртод харах юм бол өхөрд маягийн нуруулаг ухаалаг тийм нэг залуу. Юу гээд байгаа новшвэ? Хариулаач новшоо. Энэ одоо хэн бэ? Нэгийнх нь игчийн бах та. Ханрима сэтгэл хөдлөлтөд автаж болохгүй шүү. Үсээ боогод эхэллээ. Ийм өрдөгчөө. Энд хүн алхаар ирээгүй штэ. Өхөрдөм залуу дээр л анхаарлаа хандуул идэх үү? Хариулахгүй биз дээ. Яадаг новшвэ? Бон гүндэ сэтгэл хөдлөлтөө арай л автаад байгаа юм биш үү дээ. Ийм мөрдөгч. Гүндэ гараад ирсэнд мөрдөгч баярлсандаа очиод зүгээр байгаа эсхийг нь шалгана. Би зүгээрээ дээд давхарт боосон байгаа. Гэхдээ эхлээд эднэрийг зохицуулах хэрэгтэй. Ийм мөрдөгч энэ хэдийг зохицуул. Би дэшээ гарлаа. Дэшээ гарахт нь тэнд байсан залуус худаг бариад дайрсанд мань хуажинч ойлгомжтой тулалдана. Тэгсэн нөхдөө доор байсан залуусаас ур чадвараар илүү болохыг ойлгосон хожин тэдэнтэй жаахан нэг хуур үзнэ гэж. Тандри босс хаан байна. За унтта. Тэгэд хожин өрөөний нэг ханны цаанаас салхи хүлээж байгааг анзаараад тэр ханыг нээтэл дээвэр рүү гардаг гарц байна. Тэгэд гараад хартал боссон шатаар бууж байна. Хожин ч тэрнийг бариад авна. Намайг бити зодоочтой. Намайг өршөөчгэлдөө. Нэрэ тийм дээ. Өнөөдөр хангалттай хүчирхийлэл үйлдэлээ. Тэгэхээр хоёулаа тоглоё. Чи тоглох дуртай үстэй. Хэрвээ чи намайг ялах юм бол би чамайг явуулъя. Ямар тоглоом? Squid Game үзсэн үү? Чи ялуул амьд үлдэнэ. Чи ялагдвал би чамайг алгадна. Болох уу? За ер нь хайж чулуу даав дээ. Хайж чулуу даав. Тэгсэн савхан ясна гэмтсэн мань нөхөр цааснаас өөрөм гаргаж чадахгүй байсан учраас тоглох бүрдээ мань хуажин ялж байлаа. Би яаж ч хичээсэн ялагдах нь тодорхой л байна штий. Чи тэр хүүхдүүдээр яг ийм тоглоом тоглуулж байсан биз дээ. Чи тэднийг эхлээд найз нөхөдгөө болгосон. Гэр бүлгүй болгосон. Тэгэд сурч боловсрох боломжгүй болгосон. Аав ээжийг нь ч зовоосон. Ой. Сэрэч дуусаагүй байна. Тэгсэн нөхөр бүх хүчээ шавхаад гараа хатгаж чулуу болготол хожин аль хэдийн цаас гаргачихж. Тэгээд тэрнийг ухаан алдтал нь алгадна. Нөгөө талд гүндээ ийм мөрдөгчийг дагуулж явсаар
Би энэ муу байсан гэж юуныг олоод очлоо. Удалгүй цагдаагийнхан ирж хэргийн газрыг битүүмжилсэн бол эмнэлэг ирж юуныг аваад явцгаана. Чи сайн ажиллаа шүү. Чамаар бахархаж байна. Чи намайг нүд завчихгүй харж байна гэсэн мэдтэй. Тэд нар миний нүдэнд бүр худаг тулгсан. Бас миний цүнхийг авцсан. Гүндээ битээ уйлаа. Намайг үнэхээр уучлаарай. Би дахиж чамайг хараанасаа алдахгүй. Чамайг үүрт хамгаална. Үүрдээ яаж үүрт хамгаалах юм? Үүрт биш л дээ. Ажил дээр л үүрт хамгаална гэх гээл. Та намайг аврахдаа юу гэж тодорхойлоод байсан бэ? Тэр үү? Чамайг харин тодорхойлох гэдэл миний нүдийг өмнө нь хинж жижигхэн гэж байгаагүй юм шүү. Дундаж хэмжээдэн штэ. Ойртод харал та. Жижигхэн байна уу? Гүү гасдээ. Хөө хин ямар гой газар вэ? Урд нь юусоо ирж байгаагүй юм бэ? За чи том нүдтэй байна. Маргааш нь Жиюны аав сайдад талархснаа илэрхийллээ. Тэр хүүгээ барьцаанд байсныг мэдээгүй учраас хүүгээ буруу гарын хүмүүстэй нийлсэн гэж дотроо буруутгаж байсандаа гэмшиж ухаагаа хэлдэг. Гэхдээ миний хүү дахиад тоглоод эхэлвэл яана? Та энэ хүртэл явж хаад бууж өгч болохгүй шүү. Хүүдээ итгэсээр л бай. Тэгж ажил хүүгээ өөрчилнө. Та одоо ганцаараа биш ээ. Товчоо тантай хамт зүтгэнэ. Маш их баярлалаа. Харин хожин нэг өрөөнд Жиюныг оруулаад тэрнтэй ангийнх нь Сомбиныг нөөрөлдүүлнэ. Жиюна, чамайг тэр хүмүүст барьж өгсөн хүн бол би. Бас чамайг энэ тоглоомонд донтуулах гол алхмыг хийсэн хүн ч би. Чамайг болох гэж оролдох үед би чамайг вебтун үзээрэй гэж удсан өгтөж. Чамайг эргүүлээ тоглоомонд оруулах зорилготой байсан. Навш минь, чи яаж надад ингэж хандж чадваа? Хоёулаа бага ангиасаа л найз байсан биз дээ. Надад өөр сонголт байгаагүй маа. Тэд нар намайг бас аав ээжийг сүрдүүлж ирсэн. За сууцгаа. Сомбина. Чи шударгаар шийдэглэх хүлээн. Сургуулиас ч чамайг чөлөөлнө. Бас чамд гэмт хэрэг үйлдсэн гэж ялтулгана. Аз тааруула нийгэмд тустай ажил хийгээд сална. Азгүй бол шоронд сууна. Шудраг биш вэ штэ. Томчууд биднийг сүрдүүлж бид нар тийм зүйл хийлгсэн штэ. Би хохирогч штэ. Та нар ч яах вэ? Та нараас болоод эцэг эх чинь яаж хохирсон гэж бодож байна. Хүүхдүүдийнхээ тавьсан өрнөөс болоод зарим нь хадгаламж, зарим нь ажлаа алдсан. Ажлынхныхаа өмнө задуулсан аавыг яах вэ? Хүүхдийнхээ өрийг төлөхийн тулд бусдын өмнө өвдөг сөгдөж мөнгө гуйж байсан аавыг юу гэх вэ? Аав нь ажлаасаа гарсан учраас гэр орноо тэжээхийн тулд өдөржин бохир эд зүйл суугааж хоолны мөнгө залгуулж байсан ээжийг юу гэх вэ? Хуулийн байгууллагынхан үл тоож гуйлагчин шиг хандаж байсан ч хүүгийнхээ төлөө бууж өгөлгүй тэмцээр байсан аавыг юу гэх вэ? Энийг бодоод үз. Энэ тохиолдолд жинхэнэ хохирогчт нь та нарын эцэг эх шүү. Мөрөөдөө тоглоомоо болох олон боломж байсан ч та нар ашиглаагүй. Сонголт нь та нарын гарт байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой. Та нар гэр бүлийнхнэрээ уучлагдахыг хүсэж байна уу? Эндээс эхлээд шударгаар амьдр. Хийсэн үйлдэлээ сайн бодож хохироосон хүмүүсээс уучлалгүй. Энэ бол та нарын хувьд сүүлийн боломж байх болно. Тэгсэн Жиюн Сомбин хоёр хуйлцгаана. Дүрс солигдоход Жиюны ээж биш харин Жиюн Сомбин хоёр угаалгын ажил хийж байлаа. Хурдан баяжих бодлоо хаяа. Мөнгийг яг ингэж хөдөлмөрлөж олдсон штэ. Зүлгээд бай. Сэтгэлийнхээ толбыг арилгаж гин гэж бодоод зүлгээд бай. Наад хуцаа өгдөө. За миний тооцоогоор та хоёр аав ээжтэй 98 сая 300 мянга 20 воны өртөө шүү. Та нарын тарьсан гай учраас өөрсдөө алдаагаа заасна. Төрүүлж өгөөрэй. Тэгэд хожин залгасанд нөгөө хоёрын халаасанд байсан пейжер дугарлаа. Гэхдээ ядаж дуудлага хийх уцтай байж болохгүй юу? Ийм юм хэрэгэлдэг хүн одоо байхгүй шүү дээ. Бид нар дахиад алдаа гаргахгүй. Нэг ухаантай хүн хэлсэн юм гэдэг. Эрх чөлөөг дагаж үүрэг хариуцлага ирдэг гэж. Бас өөр нэг ухаантай хүн мөрийтэй тоглоомчны амлалтанд хизээч битгий итгэж бай гэж хэлсэн гэдэг. За нөгөө талд ийм мөрдөгч гүндэг дагуулад утасны дэлгүүрээс шинэ утас авч өгч байна. Өөрөөс нь болоод гүндээ утасгүй болсон учраас шинэ утас авч өгөхөөр шийдсэн нь энэ. Гэвч тэнд байсан үзүүлэнгийн утсыг үзтэл дотор нь онлайн мөрийтэй тоглоомын апп айл хэдийн суулгацсан байсанд ийм мөрдөгч худалдагчаас смарт биш утас асуудаг. Энэ үеэр Choi сайтын өрсөлдөгч ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байгаа хан гитэ улс төрч сонсогчдтойгоо уулзаж байлаа. Тэгээд Choi сайтын нэр хүнд өөрийнхөөс нь хавьгүй дээшээ гарсныг сонсоод уурлнаа. За тэгээд
Нэг жижигхэн цайны газар баахан сэтгүүлчд дагуулад иртэл тэнд нь чой сайд айл хэдийн ирж гисэн сууж байна. Оо, та энд явж байгаа мó? Ийшээ суугач. Би энд байнга ирж хоол иддэг. Та ерөнхийлөгчд нэр дэвших, албан ёсны нэр дэвшигч болоогүй мөртлөө ингээд сурчлагаа хийгээд явж байгаа чинь сонирн байна шүү. Тэр ч яахав. Харин таныг охиныхоо үхлээр улс төрийн карьераа өсгөж байна гэж конгресс даяар ярих болсон байна лээ. Арай охиныхоо үхлийг ашиглаж ерөнхийлөгчд нэр дэвших гээд байгаа юм биш үсттэй. Та хов жив сонсохдоо сайн юм. Магадгүй намын удирдлагууд өнөөдөр шуурхай хуралдсныг лав сонсоо биз. Сонсоогүй бол тэд танаас нууцаар юуны талаар хэлэлцэж байгаа юм бол доо. Таны нэр хүнд сайнгүй байгаа болохоор өөр нэр дэвшигч хайх гэж байгаа юм болов. Тэгсэн нөхөр боож өгөхгүй шахана. Тэгэд офстаа ирээд ийш тийшээ залгаж баахан хүн загинжээтэл нэг хүн ирж уулзсан нь Чой сайдын охиныг алсан гүн шилийн хоригдож байгаа хорих ангийн хянагч байлаа. Тэгэд нэг флаш диск өгсөнд гэтэж баяртайгаар тэрийг нь авлаа. Дараа нь нөхөр шоронд очиод Чой сайдын охины амийг хөнөөсөн гүн шилдээ уулзна. За энэ галзуу цувралын парт 4-ийн тайлбар маань энд хүрээд дуусч байна. Тэгэхээр хэдэн баруунууд нь энэ галзуу цувралын энэ хүү партийг Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэлээ. Үнэн галзуу амттай махтай жигнэмгийг та нар маань амсч үзээгүй бол амсаад үзээрэй гэж муу бурхан санал болгоё. Тэгээ амсаад үзсэнтэй харамсахгүй гэж. За. Тэгээд энэ галзуу цуврал маань үнэхээр л галзуу л байна да тийм ээ. Тэгэхээр та нар бас боротойгоо адилхан санаа нэгтэй байгаа визээ. Хурдхан л одоо хэдүүлээ дараагийн партаа те хамтдаа үзэж сонирхцгоё. Тэгэхээр хэдэн баруунууд нь аль хэдийн дараагийн партаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр та нар маань дахиад нэг жаахан л хүлээхэд болчихж байгаа юм. Тэгээд муу буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж та нарт таалагдж байгаа бол галзуу кино Instagram хуудасаар дагаарай. За тэгээд саба дараагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явуулчих байгаа юм. Тэгээд бас галзуу сери сувгийг мэдхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.